За сайн байцгаана уу салбар нэгт ах дүүстэй дахиад энэ өдрийн мэндийг хүргье. За энэхүү подкаст хилцүүлгийн маань 2 дахь дугаар яг одоо эхэлж байна. За энэхүү 2 дахь удаагийн хилцүүлэг дээр за сонин тохиоллолоор одоо манай сонгон хайрхан дүүргийн за Жинзи үеийн залуучууд айлбач юм уу? За өстой сонин тохиолдолд манай сонгон хайрхан дүүргийн маань за залуучууд ирлээ хөрөлцөн ирлээ. За энэхүү подкастын маань урилгыг хүлээж авч ирсэн та бүхэндээ баярлалаа. За яг одоо энэ зэгвэрээс манай сонгон хайрхан дүүргээс за одоо нэр дэвшигчтэй. Тэгээ одоо өмнөх нөгөө юугаа подкастн дээр би бас хэлсэн. Яг одоо энэ подкаст хилцүүлгийн маань хамгийн гол чухал зүйл нь юу вэ гэхээр нэр дэвшиж байгаа залуучуудаа нэр дэвшиж байгаа хүмүүсийг бүгдийг эндээ сайхан ураад за санаа бодлын сонсоод тий. Тэгээд нөгөө учир зүггүй амар өнгөйс тодорхойлох нь гэх нь хайшаа. Гэхдээ ямар ч байсан энэ салбарынхаа хэдүүл тухай аюу гой сая яриаг өрнүүлъя л гэж зорилго дуудаж байгаа. За тэгэхээр яг одоо миний зүүн талд одоо дашидлыг авцралтын төв юм захирал даваж авах маань байна. За тийм сайн завчил хайрхан авцралтын төвийн захирал сайн заяа маань байна. За тийм тэлмэн хүлэг авцралтын захирал Батганбаатар маань байна. За ингээд амар өвтрийн урилгыг хүлээж авсанд баярлалаа. За тодорхой хэмжээний сэдвийн хүрээнд ярина. Мэдээж сэдв бол нэг айхтар хазаагаад авахгүй бах. Яг энэ салбарын хүмүүс учраас баг дуугаа ингээд уралдаал ярилцгаах байл гэдэг тий. За тэгэхээр энэ сэдв маань юу байхаар нэгт манай авцралтын холбооны за гол онцлог зүйлүүд нөгөө зорилгын анхнаас хэлжсэн холбооны хурал маань болох гэдэг тий. За хурал маань болж байгаа учраас яг энэ дээр манайхны байр суурь ямар байна. За итэг оролцоо нөгөө өмнөх өмнөгөөсөө залуучуудын хүмүүсийн хандлага итэг оролцоо авчиргалтын байгууллага ямар байр суурьтай байгаад байгаа юм бэ? За дээрэс нь нөгөө ковод гэдэг зүйлийг бол ярилцсан байд. Гэхдээ одоо яг танах чинь ингээд гурлаа ороод ирж байгаа гэдэг чинь нөгөө дүүргийн итэг оролцоогоор ковод тогтоогдоод байгаа шүү дээ. Тийм. Тэгэхээр одоо танаа дүүргийг бол хараад итэг оролцоо бол амар юм байна гэдгийг яг бодоо сууж байна. За тэгээд яг гол нөгөө бид хэдийн бас нэг зорилго нь яг энэ салбарт ажиллаж амьдарч байгаа нэг одоо яг ажил амьдралаа холбосон залуучуудын хувьд хийх ажил биднэрт яг юу байна тий. За бусад улс орнтой харьцуулах зүгээр амар том хөвчлөлт. Тэгтэл яг бусад улс орнтой харьцуулахад манайх чинь бидний бодлоор шүү дээ тий. Ямар хувь байгаа юм. За дээрэс нь техник технологийн хөгжлийн хувьд ямар байна. За залуучуудын юуны авцруулалтын одоо курсуудын сургалтын байгууллагын хим хэмжээ нөгөө ёс зүй гэдэг нь бас юу байгаа. Айхтар муул сайлаад хэдүүл нөгөө юу гэдэг бүх сайн муу галтгоо буцалж байгаа учраас сургалтын чанарыг бол ярихгүй тийм угаасаа одоо юу гэдэг тэр муу тэр сайн тийм байхгүй яа тэр угаасаа бид нар стандарт юутай цагтай тийм бүгд хичээж байгаа бүгд тэр мэдлэгийг л олгох хэрэгтэй учраас энэ дөр маргаан байхгүй. Харин нөгөө нэг сонголт гэдэг чинь өөр ялж байгаа сонгуул дээр л аваад ирлээ л дээ. Тэгэхээр энэ тал дээр за чөлөөтэй ярилцаад явчих гэж бодож байна. За хин хахаас эхлээд давж хахаас эхлээд за ташидлагчид бас олон жил болж байгаа сургууль тий. Тэгэхээр одоо яг одоо энэ холбооны маань өдөр зүйлийн маань одоо байр суурь ямар байна энэ юунда яагаад нэр дэвших болов? За ер нь бол одоо манай урдны холбоо бол бас энэ авцруул хөрсүүдийн холбооч одоо тодорхой тийм үйл ажиллагаа явуулаад бас их сайн хичээн үйл ажиллагааны тэр гишүүн байгууллагуудад танигдаж амжаагүй иймэрхүү байхад нь эхэлсэн шүү дээ. Тэгээд бас тодорхой хэмжээний бол зөндөө одоо зүйлүүдийг хийгээд өнөөдрийн төвшөнд авчирсан гэж би боддог. Одоо бол бид нар энийг бол цаашаа өргөжүүлээд өшөө гоё шинэлэг зүйлүүдийг гаргаад урдны одоо энэ удирдах зүйлд байсан холбоог өдөрчсэн хүмүүсийн маань одоо алдаа дутагдал юу байсан тэр тэдний одоо хийж амжуулж чадаагүй зүйлүүд юу байгаа. Энийг бол бид нар л хэрэгжүүлэх хэрэгтэй л гэж би бодож байна. Тэгэхийн тулд одоо тэгээд мэдээж энэ жолооны авцрагуул юу маань одоо төрийн хоёр байгууллагатай бол хамтарч ажиллаж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ байгууллагуудтайгаа бид нар нэгт уялдаа холбоотой ажиллана. Дээрээс нь тэгээд бид нар өөрсдөө энэ сургалтыг одоо сайжруулах тийм ээ. Энэ сурч байгаа сурагчдын сургалтыг сайжруулах, хөдөлгөөнд соёлтой оролцох, энэ ухамсарыг нь дээшлүүлэх энэ тал дээр л бид нар маш сайн ажиллах хэрэгтэй л да. Тийм. За одоо идэвхтэй явсан халж байгаа дахиад гой сэдвээр ярилцлаа. За манай сайн заяагийн үед та хэд нэг дүүрийн горч өрсөлдөгч үү? Өрсөлдөгч нэ. Оо за. За сайн заяа өрсөлдөгч үү?
Тийм. Сайн нөгөө давж байгаа ахын хэлдгээр бас үнэн л дээ. Яалтчгүй одоо бид нар бүгдөрөө одоо урдны ер нь холбоо байгиж байгаагүй хахад нэгнийгээ сайн таньдаг. Ер нь тийм байсан. Холбоо байгуулагдсанаас хойш жоох ийм нэгдмэл, за зорилго нэгтэй, хөлөө жилтсэн биш, ийм нэгдэлтэй ийм явж байгаа. За энэ бол дамжилт. Цаашдаа бол бүр их ийм нэгдэлтэй явах нь тодорхой байлээ. За тэгэхээр бид нар ийм нэгдэлтэй явж байгаагийн үндсэн дээр одоо нэгдсэн маш зөв зохион байгуулалттай зорилготой байх хэрэгтэй байна. Тэр зөв зохион байгуулалттай зорилготой бол зорилгыг хэн тодорхойлох вэ гэхээр холбоо. За холбоондоо хэн саналаа өгөх вэ гэхээр гишүүд нь бүгдөө саналаа өгдөг. За тэр нэгж гишүүний байр суурийг, бодлыг хүлээж авч нөгөө бодлогодоо бас хэрэгжүүлэхийг хичээдэг. Ийм л байвал бас энэ зорилго биелэх гэдэг. Энд холбоонд орох гэдэг зорилго бол ерөөсөө тийм байгаа. Нэг багшч бай, за нэг сонсогч бай. Тэр болгоны санал бодлыг хэрэгжүүлж цаашдаа явах юм бол бидний алдаа дутагдал нь маш багасах юм болов уу гэж дотор бодож байгаа. Цаашдаа яг л нөгөө зоригтой залуучууд гэдэг чиглэл нэ да. За Атгамбаатарын хувьд. За миний хувьд ч гэсэн яг бодол санаа бол ижилхэн байгаа. Тэгээд урдны холбоо маань бол яг манай хоёр гишүүний хэлдгээр хүмүүс мэддгүү тийм байх үед гарч ирээд тэгээд энэ хугацаанд бид нар одоо жишээлбэл жил болгон тэмцээн уралдаан зохион байгуулаад тэрэндээ амжилттай оролцоод тэрэн дээрээ бид нар ингээд нэгдэж санаа зорилготой болж хоорондоо танилцаж ингэж явж байгаа. За тэгээд одоо бол нөгөө үргэлжлүүлээд бид нар яг манай хоёрын хэлдгээр бас нэг зорилготой тэгээд үргэлжлүүлж ингэж явах байх л гэж бодож байна. Тэгээд энэ гуравч бүр яг нэг зоригтой ороод ирсэн хүмүүс харагдчих. Манай хоёр бол ингэж байгаа. Таараас ингээд даваач авахаа ирж байгаа дараа төшөглөө тэгээд ингээд аваа явчихсан шүү дээ. Амар эвлэлтний дээ. Тийм. Тэгээд одоо ингээд ихээр чи яг цаанаас дашид дэдэг авцаргуулын захирал даваач асууя л да тийм ээ. За холбооны өдөрдох зөвлөлд Монголын авцаргалтын байгууллагын холбооны өдөрдох зөвлөлд хэрв гараад ирэх юм бол юу хийх вэ? Хамгийн түрүүнд номер 1 одоо нэг за би энийг л барьж аваад нухыг 5 жилийн хугацаанд 400 гаруй сургалтын төвдөө би ийм л юм хийж өгье. Тий. Одоо бол ер нь бол бид нар бол одоо мэдээж төрийн байгууллагууд маань хөтөлбөр төлөв бүх юмыг маань боловсруулаад өгч шүү дээ. Тэгэхээр бид нар энэ боловсруулсан хөтөлбөр төлөвлөгөөнд нь одоо сургалтыг л гоё чанартай болгох хэрэгтэй. Бид нар одоо тэр шалгалтанд очиод хүмүүсийн тэнцэхгүй ингээд хизээч тэр тэнцэхгүй байгаа шалтгаан нь юу юм бэ те? Тэгэхээр бид нар сургалтыг өшөө чандарч болох хэрэгтэй. Өшөө сайжруулах хэрэгтэй. Ингээхийн тулд бид нар яах хэрэгтэй вэ? Одоо сургалтыг жолооны дадлага гэлээгт би одоо ингээд бодож байгаа юм л да. За бид нар одоо өвлийн одоо гулгаатай зам дээр яаж жолооны дадлагыг хийх вэ? Тэ? Уулын хөндрөөсөн нөхцөлд яаж хийх вэ? Шөнийн жолоодлогыг яаж хийх вэ? Энэ болгоныг бид нар бодит байдал дээр ингээд машин дээр техник дээр ингээд хийх гэхээр бас энэ чинь нөхцөл болцоо байхгүй шүү дээ. Зуны цагт яаж гулгаатай зам дээр хийх юм болохгүй шүү дээ. Тэгэхээр эдрийг шинэлэг болгохын тулд би миний хувьд бол энэ нь бол юу яа. Авторемжоруудыг айгу жолооны сургалтанд бол өшөө төлхөө оруулъя. Одоо манай энэ үйл ажиллагаа явуулж байгаа сургуулиудын доктор одоо энэ авторемжорыг ашиглаж байгаа тийм ийм сургалтын төвүүд хэд вэ? Маш цөөхөн байгаа байхгүй юу? Манайх бол бас одоогоос бүр 10 жилийн өмнө тэр авторемжор бол сургалтанд ашиглаж ирсэн. Маш үр дүнтэй гэдэг юм хэлээ л тийм. Тухайн сурч байгаа хүний бол айдас хүйцгүүгээр аюулгүй орчинд сургалтыг одоо тодорхой хэмжээний мэдлэг. Тэр чинь бол бодит зам дээр барьж байгаа мэдлэгийг давсан тийм мэдлэг тэр хүнд олгож бол барахгүй шүү дээ. Тэгэхээр тодорхой хэмжээний мэдлэгийг бол одоо тэр олох ёстой мэдлэгийнх нь нэг 60-70% нь эхний эжент аюулгүй тий айдас хүйцгүй орчинд бол олох юм болж байгаа бол энэ авторемжор бол их ашигтай зүйл юм байгаа юм л да. Энийг бол бид нэр сургалтанд хэрэглэмээр байна. Тэгээд мэдээж одоо энэ миний бодлоор бол энэ хот хөдөөгийн тийм ээ шалгалт өгч байгаа энэ сургалтын явц бол жоохон юм байна. Зөрүүтэй юм тий. Энийг одоо нэг төвшөнд аваачих боломж юу гэдэг юм бэ? Энэ тал дээр их ажилламаар байна. Эрен дээр шинээр жолооны хөрсүүд мань одоо нэгдэд ажиллахад одоо
зарим сургуулиуд бүр үлгэр жишээ аваад ажиллахаар хэмжээний нэг гоё жишг сургуулийг л нэг байгуулах тийм ээ. Тэгээд энэ холбоонд одоо шинээр орж иж байгаа энэ залуучууд миний хувьд бол бас одоо энэ чинь 26 жил одоо сургалтын үйл ажиллагааг явууллаа. Тэгээд би өөрөө бол автын инженер мэргэжилтэй тэгээд энэ нэгээрээ бас магистр юу яажсан хамгаалж ирсэн. Тэгээд энэ автын чиглэлээр бол бас сурсан яг олсон мэдлэгээ бол ингээд амьдралд бол хэрэгжүүлээд зөндөл юм хийсэн. Бараг Монгол устдаач шахан болоод үлгэрч автономи хүртэл бий байгуулж ирсэн. Тэ. Тэгэхээр одоо энэ туршлагуудаа бусдад одоо залуучуудаа хуваалцъя. Бид нар ерөөсөө өрсөлдөгч хийж үзэх биш. Нэг нэгэндээ бол тусалж дэмжиж заавар зөвлөгөө өгөөд залуучуудаа ч хэлээ гэсэн бас мэдээлэлээр хангаад, арга туршлагаар хангаад ингэж л явах хэрэгтэй л да. Миний бодлоор бол тийм чиглэлээр л ажиллая гэсэн бодлоо ба. Тэ. За сайн зай тавчилсан асуултын төвийн захирал сайн зай сонгой хайханд үгээс нэг төвшиж байгаа. За миний хувьд бол ерөөсө төлбөр дээр л 5 жилийн хугацаанд их төлбөрж ажиллая гэж. Сая нөгөө энэ давж одоо ахын хэлээд байгаа бол үнэлтэйг төлбөрт одоо доктортой төлбөр хангалттай байх юм бол тэр болгоно юу ч биш. Ямар ч асуудал байхгүй. Тэгээд тэр төлбөрийг өрсөлдөж унгаагаад учраас л ерөөсөө бидний сургалтын чанар гэдэг юм яригдж байгаа. Ерөөсөө төлбөр дээр би 5 жилийн хугацаанд маш төвлөрж ажиллах. За орон нутаг одоо хот гэхгүйгээр ерөөсөө төлбөр дээр маш доктортой ажилладаг. Тэгээд тэр төлбөрийн доктортой байх юм бол бидний сургалтын үйл ажиллагаа цаашдаа хэний чохроохгүйгээр одоо бүгдөө 100% сэтгэл ханамжтай төгсгөх нь ойлгомжтой. Багшилж байгаа багш нар нүртэл тэр цалиндаа хаанамжтай. Тэгэхээр нөгөө хүн чинь өөр тийшээ өөр салбар руу урууж шурууж орохгүйгээр ерөөсөө л энэ салбартаа олон жил ажиллах. Би энэ салбар чинь 23 жил ажиллаж байгаа байхгүй. Тэгээд урд нь төлбөр ямар байсан бэлээ? Одоо ямар байгаа вэ? Одоо төгрөгийн хань шааж унсан бэлээ? Бензин ямар үнэтэй байгааг хүн болгон мэдж байгаа. Гэхдээ бид нэр ерөөсөө л энэ нөгөө нэг төвхтэй асуудал үүсгэж байгаа. Тэр төлбөрийн нэг жоохон асуудал үүсэж байгаа. Тэрэндээ би 5 жилийн хооронд хугацаанд одоо маш сайн төвлөрж ажиллана гэж бодож байна. За миний хувьд бол энэ 5 жилийн хугацаанд хэрвээ ажиллах юм бол тий эв нэгдэл дээр илүү төлхөө ажиллая гэж бодож байгаа. За одоо жишээлбэл сонгой хайхын дүүрэгтэй тий дүүргийнхээ авт сургуулиудыг нэгтгэж за нэг дуу хоолойтой нэг жишгтэй ийм байлгаж ажиллана гэж бодож төлөвлөсөн байгаа. Харин нэлийн ингэж байна. За даваа жоохын хувьд бол нөгөө техник технологи талаасаа тий дэвшил талаасаа за хэрэглэгдэхүүн талаасаа харьяа гэдэг юм санаа гарч байна. За сайн зайг хөдөлгөөр за төлбөрийн нөхцөл гэдэг маань нөгөө талаасаа өрсөлдөхүүц гэдэг талаасаа яригдахаас гадна нөгөө авчралтын байгууллагуудын ёс зүй гэдэг юм бас яригдах гадна хим хэмжээ гэдэг юм яригдах гадна. Гэхдээ нөгөө бид нөгөө сургалтын сайн муу чанарыг бол яриаггүй гэдгийг бас манайх ойлгож байгаа тий. Сургалтын муу санал төсөлч юм уу сурлаа чи сайн сурлаа гэдэг юм бол яригдаагүй. Зүгээр бидний гол яригдаа санаа зорилго юм бол яг эвлэлд нь нэгдээд. За яг одоо Баатаргийн төлөв тодтолол тий. Одоо бүтэн нэрээр дууд гэсэн нэг сонгуулийн яваар Отгон Баатар нэг сонгуул нэр яг учраас нэг мега зэга байхгүй болсон шүү дээ. Намайг мегуулсан гэж дуудаарай гэдэг. Нэг мега гэсээр байгаа. За тэрэн шиг гэхдээ нэг Отгон Баатарын хувьд хэлж байгаагаар бол нэг эв нэгдлийг хэмлээд за тэгээ хим хэмжээтэй ёс зүйтэй байцгаая гэдэг яг нэгдэх юм бол зөв ийм санаанууд гарч ийн гэж. Гэтэ бас их сонгой хайхын гоё юм шүү. Гурван өөр санаатай мөртлөө нэгдэж орж ирж шүү. Өрсөлдөгч биш байна. Тийм байна. Өрсөлдөгч нар биш байна. Гарч ирээ сонгогдчих юм бол гурван өөр зөвхт мөртлөө нэг зөвхт харж алах хүмүүсээ шүү. Тэгээд бас нэг ийм сонин асуулт байна л да. За миний хувьд бол ийм байгаа юм. Удамдаа би 2 дахь үеийн жолооч байхгүй юу? Манай удмын 1 дахь үеийн жолооч. Би 2 дахь үеийн жолооч байхгүй. Манай бол 1993 онд Москвич гэдэг машин дээр байсан. Тий. Тэгээд араас нь ингээд бензин ингээд явж байсан. Араас нь одоо би 2 дахь үеийн жолооч нь болоод одоо миний хүү гэдэгт 3 дахь үеийн жолооч байхгүй. Та бүхэн ер нь хэд дахь үеийн жолооч нар вэ? Бас сонин юм асуудаг. Миний хувьд бол 2 дахь үеийн бодвочтой юм байна. Тий тэгээд аав маань бол малчин хүн байсан л да. Манай ах маань тэгээд дээр үеийн тээврийн жолооч байсан. Тэгээд ахаасаа үлгэрдүүрэл аваад тэгээд 18 нас хөрөнгөтэй жолооч болоод тэгээд үдий болтор одоо тээврийн хэрэгслийн жолоо машгаад
багш хийгээд тий. Тэгээ ингээ явж байгаа та. Тийм байна. Хит үеийн болж үзв. Тий. Тийм байна. Тэр өвөө жолооч биш гэсэн. Өвөө жолооч биш гэсэн үг. Тэгвэл энэ баг бүгд адилхан байна уу? Хоёр дахь үе. Мэг Адилхан хоёр. ингээд тэгэнгүүт чи бас нэг ийм нийтлэг хүнжил байгаа байхгүй юу? Бид нар чин дүнгиж тээврийн хэрэгсэлтэй харьцаа тийм үү? Замын хөдөлгөөний хууль дүрмтэй болоод хоёр дахь үе дээрээ л явж Хоёр хүн үзэж байгаа. Бид нар өнөөдөр Европтой өөрсдөө харьцуулах хэмжээнд очиж байгаа байхгүй юу? Тийм ээ? Ингээд тэгэхээр монголчуудын сэтгэлгээг яаж замын хөдөлгөөний хууль дүрм рүү шилжүүлэх вэ гэдэг бид маш том нэг асуудал. Энэ бол маш том асуудал. Одоо энэ чинь нэгдүгээр жолооч нар ч бид нар дээр битгийгээд гарч байгаа. Одоо энэ авцаргалтын байгууллагуудаар удамдаа би хамгийн анхныхын жолооч манай аав бол тийм алдартай тийм уяач, манай өвөө тийм уяач тий морин дэлгэн дээрээсээ хийсч ирээд тийм замын хөдөлгөөнд хууль дүрм судлаад тээврийн хэрэгслийн жолооч болоод гарч байгаа нөхдөд бас зөндөө байхгүй. Тийм тий. Яста бодож. Тэгэхээр яалчгүй бид нар яг энэ салбарт нөө суралцаал явж байгаа. Үргэлжлэл байх гэдэг юм л да. Нөгөө талаасаа бас манай амрагийн хэлдэг нэг санаан дээр туулаад хэлэхэд одоо жинхэнэ сонгуулийн сурвалжлагыг хэлсэн шүү. Хэлсэн шүү. Одоо жишээл манай гэрэл төсөв зам авч сургуулийн логог ингээд та анзаарч ирсэн харж ирсэн үү? Үгүй юу? Үгүй харсан шүү дээ. Зүгт харсан. Тий ингээ харахад ер нь нэг доллар шиг харагдаад байдаг байхгүй. Тэгээ хүмүүс угаас доллар юм уу гэдэг идэв. Тэгвэл одоо манай өвч юм байхгүй. Монгол зам маллаж даан ганаг ч юм байдаг байхгүй. Тэгээд манай удмын одоо өөр нь тамга байхгүй юу? Тамга. Тэнгүүт энэ хэд өвөг одоо би нөгөө морио яаж вэ юм уу? Ингээд яваагүй яг нөгөө ааваас эхлээ би ч нөгөө хоёр дахь үеийн жолооч болоо явчихлаа шүү дээ энэ салбар тий. Тэнгүүтээ за өвөгийн бас юу үргэлжлэлийг би ер нь морин дийлнээс шууд пак авчираад машин дээр тамглаа хийчих юм байна да гэдэг үүднээс логог уралтыг сонгосон шүү дээ. Тий. Тэгэхээр одоо яг л бид эдийн чинь хоёр дахь үеийн нэрэлт хоёр дахь үе юм байна тий. Тэгэхээр одоо яг хөгжөөд явж байгаа. За хөгжөөд явж байгаа салбар дээр дахиад нэг юм байна. Нэг асуудлууд байгаа. Асуудал ч байх тий. Энэ асуудлыг нөгөө сошиал орчин гэдэг ойлголт. Тэгээ одоо нөгөө жинзи үеийнээс жинзи гэдэг байна шүү дээ. За сошиал орчинд таад маань хэр хандж байна. Энэ орчин маань өөрөө өстой нөгөө сайнтай муутай тий. Өчнөө салбар байгаа шүү дээ. Энэ ойлголтын дээр за тоож хасдаг. Сошиал орчин бол ер нь бол зөв хэрэгжилж чад бол одоо маш ашигтай зөвлөн шүү дээ тий. Зурчилгаагаа хийж болж байна. Тэгэхээр сошиал орчныг бид нар бол одоо аль болох нөгөө үнэн бодит зөв зүйтэй талаас нь маш сайхан ашиглах хэрэгтэй л дээ. Одоо тэр суралцагчдад одоо тэр дүрмийн онлайн мэдлгүүдийг олгох мөн одоо энэ осол аваар гэмт хэрэгтэй холбоотой энэ юмнуудыг сайн хичээн түгээж тэр хүмүүсийг одоо тэр замын одоо хөдөлгөөнд оролцож явах үедээ осол аваарт холбогдох юм бол ямар хор хөнөөлтөй тэрийг ингээд сайхан таниулж мэдүүлэх тийм ингээд олон талаар ашиглаж болох их зөв зүйтэй зүйл шүү дээ гэж би боддог. Тэгж хэрэгжилж байгаа. Тийм. Энэ нөгөө сошиал орчин болохоор бидний хувьд бол энэ ковидоос хойш маш эрчимтэй одоо төрж орж ирсэн байхгүй. Тэрнээс өмнө бол сурчлагаа явдаг л байсан. Гэхдээ энэ ковид шиг ковидоос хойш энэ одоо эрчимтэй орсон шиг урд нь тийм байгаагүй. Тэгэхээр энэ болохоор юм бол хоёр талтай л да. Сайнтай ч байна, муутай ч байна. Тэгэхээр тэр сайн талын түлхүү хэрэглээл сайн талаас нь сурчлаад явчих юм бол сошиал ерөөсө болохгүй юм ерөөсө баг. Миний хувьд ч гэсэндээ бас ялгаагүй. Бид нар чинь сошиалаар бас реклам сурчлагаагаа явуулж байгаа шүү дээ. Гүйцүүдийнхээ тий. Тийм учраас бас зөв талаас нь ашиглах юм бол зөв зүйтэй болоо гэж бодож байгаа. Нөгөө хэрүүлийн алим шүү дээ тий. Хэрүүлийн алим. Тэнгүүд нөө сошиал дээр за одоо нөгөө бүгдээр л ялгаа авахгүй авцралтын байгууллагад яг ажиллаж байгаа тий. За сошиал орчин тавьж байгаа боломж нь бол байгаад байгаа. Яг хүмүүстэй гоё мэдээлэл өгж дээ тий. Гоё боломжууд бол байгаа да. Нөгөө талаасаа заах бас нэг захим зайлан аюу хэцүү тий. Тийм дурдахад зөв өнгөцгөн дурдаад нэг тийм захим зайлан бас аюу хэцүү байгаа да. Нөгөө талаасаа нэг юм байгаа. Одоо юу гэдэг бид нар ч нэг ингээл сошиал орчинд юу гэдэг постуудаа ингээл зараад мэдээлэл өргөөл ингээл явждаг штэ. Тэгвэл одоо аюу гоё. Энд дээр ч аюу нөгөө хэрүүлэн сэдв болно. За Баян зүрхэд үйл ажиллагаа Баян зүрхэд өөрөөхт авц сургууль гайгүй авц сургууль байна уу гэж пост явуулаа.
Яармгаас тэндээс доор нь байна гэх комент оруулж байгаа. За энэ дээр юу гэж бодож байна? Одоо тэгвэл яг энэ чинь нэг бүгд тэгдэг байхгүй. Тэнд байгаа хүн энд бити өлөндөж тавиад байгаа ч эсвэл ингээд бити ингээд байгаа ч талхаад яг гэдэг шиг тийм. Гэтэ энэ нэг хоёр талтай миний хувьд бол ингэж бодоод байна би. Яг хоо мэдээж баян зүрх гэж жолооны гүр сайж байгаа хүн яармаг байна гэж бичиж яармагт ч сурахгүй нь бол тодорхой байх тийм. Тэгвэл яг энэ аж ахуй нэгж үйл ажиллагаа бас явуулж байгаа. Тийм нөгөө сошиал маркетинг ч айгүй хөгжөөд байгаа. Тэнгүүд нөгөө таниулан сурчлах тийм ийм маркетинг бас яваад байгаа шүү дээ. Таниулан сур нотгшуулах маркетинг гэж юм байгаа шүү дээ. Тэнгүүд яг суухгүй намаахгүй жишээл зарим би бас тэгдэг байхгүй. Тийм. Ер нь тэнд би байгаад байгаа. Байр шин. Гэхдээ тэнд бүгд фокуслж харж байхдаа тэнд яармагт нэг тэнэг хүн байгаад байна шүү дээ. Энд нэг нөхөр ингээд дээ шүү. Болохгүй муугаараа гэсэн ялгараа гэдэг шиг тийм. Нотгшуулалт маркетинг би бол бас тэгж хийх нь юуг нь бол зөв гэж боддtiin. Гэхдээ хамаатан садан ах トゥ бас тэнд байж юм тийм үү. Баян зүрхэд хүн харлаа. За окей нөгөө тийм мэдээл бас очих магадaltaй. Тэгвэл манайхны чинь бөө явуулдаг шүү дээ. Чи битээ тэгээд. За энэ дээр таад юм байрсаа. За энэ дээр болохоор ерөөсөө л энэ уул нь нөгөө Мямар сүрэг хэлж байгаа зүйлтэй. Тэгээд одоо яармагт байгаа хүн одоо баян зүрхийн зар дээр явж л байгаа байхгүй. Тэнд одоо ямар нэг юм зархахаар борлуулах гад. Тэгсэн чинь тэр зар дээр нь нөгөөт нь орж иж таараад тэнгуут нь доор тэр комментэн дээр нь бич таарж байгаа байхгүй. Ерөөсөө би баснаас тэр одоо тэр хүн ойлгож байгаа шүү дээ. Баян зүрхийн хүн хизээч яармгаар очиж суухгүй гэдэг. Ерөөсөө тэр зар дээр нь нэг одоо тухайн үедээ байж байгаа нь орцсон байна. Тэр зарынхан доор нь тийм юм орж таарсан байна. Тэрнээс иш нэг хүний юмыг өмнөөс нь ороо булаах гэдэг гэсэн үг биш байгаа л юм шүү дээ. Сонголтын байгууллагыг танилцуулах маягаар тийм. Жишээлбэл тэр тухайн тавьж байгаа хүнд хамаагүй яж болно шүү дээ. Тэр өөр дүүрэгт одоо таньдаг хүн найз нь болон суучих жоох шүү дээ. Чиглэлтэй тийм. Сошиал медиагээ тавьж байна. Бүр эсэргүүцдэг хүмүүс байгаа л манай хамт. Одоо яг энэ дээр бас эсэргүүцэх биш шүү дээ. Одоо бол сошиал орчин бид нар ерөөсөө эн чинь орчин үед тэгэл хүл нийлж алах хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр энийг давнгаал хэрглэж байгаа тэр хүн л хожиж шүү дээ. Тэгэхээр мэдээж тэр юудаа хүл нийлүүлээл алах хэрэгтэй. Тэ. Сайн гэж яах вэ? Тэ. за намайг биш үү? Хэрвээ би баян зүрх дөрвөөс сонгогдоод гараад ирэх юм бол 5 жилийн хугацаанд Монголын авто сургалтуудын нэгдсэн байгууллагын холбоог вебсайттай, өөрийн сайттай ийм л болгож өгье. Гишүүдийн нийт хөрөнгө оруулалтаар. Тэр вебсайт, сайт зөвхөн авто сургалтын байгууллагуудынхаа төлөө л ажилладаг. Бид нар тэнд ажиллаж байгаа хүмүүсийнхаа мөнгө төгрөг санхүүг шийдээд өгчдөг. Тэнд нэг хүн сошиалоор нулимж хахад эргэж очиод та үнэхээр чадчих нү? Та өнөөдөр авто сургалтын байгууллагуудын замын хөдөлгөөний хууль дүрмийг мэддэм үү? Хэдэн цаг яаж хичээл ордгийг мэдхүү? Ямар шалгуураар дамжиж очиж эдгээр эрхээ авдгийг мэдхүү? Тэнд нулимж байгаа хүн юу ч мэдэхгүй байна. Энд авто сургалтын холбоотой Монголын авто сургалтуудад нийт 50000 хүн ажил амьдралаа залгуулаа явж байгаа. Үүний ард гэр бүл нь дахиад 50000 хүн байгаа. Тэрний үр хүүхэд нь дахиад 10,000 байгаа. Нийт бид нар зүгээр таамгаар бодоход 30-аад мянган хүний аж амьдралыг зохицуулаад явж байгаа ийм том тоо واخгүй ерөөсөө тулга واخгүй юу? Тулган дээрээс бид нар галаа бадрааж штэ. Энийг зүгээр нэг давын нэг пэйж орж ирэнгүүтээ намынхаа үйл ажиллагааг цагаатгахын тулд жолооны курсуудыг доромжлох хэрэггүй л байхгүй. Энийг хамгаалахын төлөө би ажиллана. Өшөө одоо миний чадах юм энэ л байна. Түүнээс бусдыг нь бол та нар хийнэ гэж штэ. Сургалтыг хариуцж гэж гин, төлбөрийг хариуцж гэж гин, ив нэгдлийн хариуцж гэж гин. За ингээд бүр нэг баг болоо явчих. Өрсөлдөд байгаа мó яагаад байгаа. Би яг ингэж хэлж байна та. Би мегато тэр өрсөлдөгч нар байхгүй. Сонгой хархан бол надад өрсөлдөгч шүү байхгүй. Одоо чи нэг юм гаргав. За өрсөлдөгч хүний хувьд хэлгээд амрагийн юуг бол үгүйсгэж байна. Яасан гэсэн шалтгаангүй. За яг нэг зүйл дээр битүүл санал нийлээд байгаа. Хэвээ нөгөө юу сэтгүүл зүүн одоо буланг байгуул бий болгоё. Яг нэг өөрсдөө ялангуяа за сошиал орчин тэгээ юу нэр нэг дархлааг л бүрдүүлээ. Яг л саяны хэлж байгаа шиг хамгаалтыг бий болгоё. Тэгээд дээрэс нь яг сэтгүүл зүү гэж бүр тусна нэг жижигхэн булан байлгая. Тэгээд тэр нь одоо юу гэдэг юм магадгүй маркетингаа хийх юм бол бүгд нь нээлттэй байхаар ч гэдэг юм уу. Үгүй маркет холбооныхоо юу үйл ажиллагааг таны сурчлуулдаг байж. Тэгээ нөгөө хэлхээс нааш мэдэхгүй гэдэг шиг ер нь 1000 хийсэн байсан ч хэлхээс нааш энэ ч мэддэггүй л байхгүй тий.
тий Тэр нэг болж байгаа үйл явцаасыг өөрөө яг нөгөө одоо тэр вебсайт руу ороод үзэхэд сонгоо хайрхан дүүргийн 1-р хорооны тэр байранд энэ сургууль байна. Баянзүрх дүүргийн 14-р хорооны тэр сургууль байна. Дэлгэрэнгүү дарлаа тээврийн хэрэгслүүд нь байж гин, анги танхимын байж гин, сургалт явах стар нь байж гин. Сонголт ивэл суралцагчдаа сонголтоо хийгээд авна. Ерөөсөө ийм сошиал орчин нөгөө нэгтгэжлэгж байгаа хэлбэр л да тий. Одоо ингээд байж байгаа нэг зар орлоо би пам 3 гээл дөнгөж хөв чаа төө хөө ингээд ороод пам 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 тэгэл пум пам пам 600 пум пам пам ихгүйгээр ерөөсөө энэ чинь нэгдсэн хэмжээнд оруулаад суралцагч тухайн сургуулаа сонгоход амар нэгдүгээрт. Хоёрдугаар тэнд сайтн дотор Монголын авто сургуулиудын нэгдсэн холбооны гишүүн юу сургалтын төв байж байгаа байхгүй юу? Тэнцээжин бүх үйл ажиллагаанд ороо явж идэг тийм ээ. Гишүүнчлэгт хамрагдсан. Ингээд яваад ирэх юм бол тэгтээ дэргүй бас нэг юмар сонгогдоод ороод ирсэн хүмүүс чинь хичээн штэ. Өссөн өсөөгөө хичээн. Чанар барихын тулд өссөн өсөөгөө үнэ барина. Тэгээд үнэ барьсан газрууд өссөн өсөөгөө сургалтын орчноо сайжруулна. Техник технологио сайжруулна. Ийм л юм. Энэ нөгөө хүний нэр өрч нөгөө залхимын шижтэй хийдэг юм жоох байхгүй. Тийм ерөөсөй байхгүй болчихсон. Одоо тэгээд байж ангууд чинь тий нэгтгэж эхлэв тий. ерөөсөө одоо энэ саяхан 3 сарын өмнө би нэг сонирхоод бас нэг судалгааг нь асуусан чи энэ жолооны залилангаар тэрбум гаруй дүүрэх гуссан хүн байна шүү. Би хүүчээс одоо ч үйц. Тий одоо энэ бол ерөөсөө жил 6 сарын судалгаа гэж байгаа байхгүй юу? Давтамжтай. 147 удаагийн давтамжтайгаар залилаа ийдсэн. Манайх руу нэг нөхөр ороод ирдэг байхгүй юу? Үнэлгээ авъя гэдэг. Яа юу үнэлгэлээ гэдгсэн чинь өдөр 600 сая төгрөг тушаасаа орой очиад үнэлгээ авчаарай гэдэг. Яасаа гэдгсэн чинь хаан би ингээд шууд гаргаад өгье гэхээр ингээд мөнгө өгч юм уу? 600 сая. Тэгээд үнэлгээ авмаар байна. Чи юу яриад байгаа юм бэ миний далиу юм. Яг энэ дунд нь тоглолт хийчих юм л да тий. Юу руу очингуудаа асууж байгаа байхгүй. Захин гэр очингуудаа ер нь энэ ийм судалгаа модлогыг ил орвол гэдэг. Ер нь бол давтамж маш өндөртэй байдаг. Танах бол онлайн шопын араас явдаг салбар шүү гэж байгаа байхгүй. Стор нөгөө пум пам пам гэж явж ил донд 600 гингүүд нөөдөж шүүрж яваад өөрөө хөлтөлж байгаа нөхөр нь. Хүн яах юм баахан сургалтын төвөөр байж байгаа чинь 600 шууд гэл дөнгөж маа гэж шийдвэрлэж шүү дээ. Ирэх алдахгүй. Тий. Энэ одоо хүн болгонд хэрэгцээтэй юм л да. Одоо өөрт нь хэрэггүй байл яхад өрөөлт нь нөгөө овер дотны хүнд нь ангил нь хэрэгтэй тийм ээ. Өөрөө хэсэг байж байгаа бас ангил хэрэгтэй. Зугны бол даа ангил нь ч юм уу тий. Тэгэхээр ерөөсөө Монгол улс даяараа масыг хамрадаг салбар л да. Тэгэхээр нөгөө яг адаглаад энэ зүйлээс урьдчилан сэлгийлж байгаа зүйл маань нөгөө тэр захин болон юу гаргах юм бол сэрэмжлүүлгүүдийг бол аюу гоё хэлээ. Одоо энэ подкаст маань уг нээтэд засагдах юм бол уг ингээл анхааруулчмаар байгаа хүмүүстэй. Тэгээд цаашдаа нэг чинь тэгээд нийтэд одоо Тэгж таниулах үйл ажиллагааг л хийх хэрэгтэй гэсэн үг тий. Тий. Энэ бол сургалтын байгууллагуудын юугаар одоо мэдээлэлтэй одоо юм их л зүгээр бид нэр ингээ хийж цаашдаа бол одоо ингээ холбоо маань шинээр байгуулагдсны дараа энийг бол одоо ингээд өшөө гоё хийгээд хүмүүст ингээд олон нийт түгээгээ тий. Захин орчин сайхан хөгжөөгүй учраас тэр иргэд яхан захин гэмт хэрэгт хуурдагтаа тий. Одоо бол бидэрт байгаа юм бол гэдэг групп байгаа байхгүй. 10 гаруй групп л байгаа байхгүй. Тэр групп дээр жолооны курсийн постэр тавьж л байгаа. Энд дээр нарийн мэдээлэл тавихгүй байгаа байхгүй юу? Бид нар өөрийн гэсэн вебсайттай болчих юм бол энэ дээр чинь нарийн мэдээлэл тавина. Суралцагч та юу анхаарах уу тавина. Энэ байгууллагуудын гишүүнчлэлүүд байна шүү тавина. Тэгэхээр тэр залилан гэдэг юм бол за 100% биш юмаа гэдгээд 90% алга болно. Тийм тий. Тэгэхээр цаашдаа энийг нийтэд дийлт тодруулах ажлыг бас зохион байгуулах хэрэгтэй баг. Энэ цаашдаагаас удирдах зөвлөлийн бас нэг чиглэл те бодлого өөрөө бас энэ дэр нэг арга хэмжээ авдаг байх хэрэгтэй баг. Нөгөө талаасаа би бас ингэж байна. Энэ дотоод гадаад маркетинг хийгээ явчих. Одоо яг өнөөдрийн битэрийн за санаачлаад хийж байгаа энэ бас дотоод маркетинг. Ерөнхийдөө нөгөө дотроо тавигдах те жаргал зовлон бүх юм мэдж учраас бидний юу ярьж байгааг сонсоод бүгдээрээ шууд ойлгож байгаа те. Хэрвээ бид нар нийтэд дийл тавих байсан бол арай нэг өөр юм гайс арай бас ярих юм маань ч өөрчлөгдөх байх. Тэгэд энэ удаагийн нөгөө дугаард яагаад ингэж оролцуулсан санаачилсан бэ гэхээр яг нэгт нөгөө их хуралтай холбоотой тэгээ зөвхөн нэр дэвшиж байгаа хүмүүсийн тэгтээ төлөөллийг дууд. Бүгдийн дууд нөгөө бид цаг хугацааны явж гисэн боломжгүй. За тэгээд өшөө бас мундаг туршлагатай хүмүүс бас байгаад байгаа. Дээрээс нөгөө нэр дэвшээгүй тий тэгсээр нь олон жил үйл ажиллагаа явуулсан туршлагатай хүмүүс гэсэн байгаад байгаа. Тэгэхээр тэр хүмүүс тэгээ бол ерөнхийдөө
яг энэ сонгуульд үйл ажиллагаа дууссаны дараа энийг ингээд цовруулалт нэг үе үеийг ингэж хийж идэг. Гэхдээ яг гоё туршлагатай бусдаа үлгэрлж байгаа тийм хүмүүсийн ингэж дуудаад дотроо нөгөө гоё зөвлөгөө өгөх, бодлого чиглэлд нөлөөлөх ийм байдлаар яг энэ подкастыг бол Навратор ингээд тодорхой хэмжээнд хийгээд ий гэж бодож байна. Энээс гадна гадагшаа нийтэд гарах бас юм дахиад бусдаа ингэж явах хэрэгтэй тийм иймэрхүү үйл ажиллагаанд тусган байгаа гэж дүүргээс одоо жишээл сонгодод гарцсан гишүүд нь дүүргийнхээ санал бодлыг сонсож ирж байгаад тэгээд энэ чинь үргэлжлүүлээд ямар санал гомдолтой бай за юу хийвэл зүгээр бай тэрийг ярилцдаг тийм юутэй байлаас Тийм мэдээлэлээр сайн хангадаг. Тэгвэл мэдээлэлээр хангахад маш одоо чамлтаа санагддаг байхгүй юу? Утам. Энэ бол өдөртөх зөвлөлд орсон нэр дэвшиж орсон хүн бол тухайн дүүрэгтээ одоо тэр зөвлөлөөр одоо ямар асуудлуудыг хилцэж байна. Цаашдын чиглэл бодлого ямар байна. Энэ болгоомыг яасан тухайн дүүргийнхээ гишүүдэд сайхан хилээ, дэлгэрэнгүй яриа тайлбарлаад энэ хүмүүстэй одоо та нарт жишээ нь гэлээхэд л одоо за та нар ажилтнаачлаараа ингээд бэлтчихээ. Энэ сургуулиудад ийм шинэлэг юмнуудыг хийдэг юм байна. Манай дүүрэгт ийм тийм дутагдaltaй байна. Тэр болгоны ингээд хэдүүлээ ингээд тий сайжруулъя. Тэгвэл одоо заавал зөвлөгөө өгдөг ийм байвал их зүгээр шүү дээ. Тийм ээ. Өшөө цаашлаад ингээд таарийн саяны ярьж байгаа энэ саналыг ч бас хэрвээ дүүргээс гарах юм бол дүүрэгтэй ч гэсэн хэрэгжүүлж болох юм байна гэж би бодож байна. Тэгээд шууд мэдээллийг төрлөө оруулаад тэгээд ярилцдаг. тий яг нэг хариуцсан хүнтэй тий. Тэгэхээр ерөнхийдөө бүгдээрийн санал хийж байгаа нэг зүйл мэдээллийн уялдаа холбоог дээшээ доошоо тий аль алинд нь ерөнхийдөө мэдүүлээд аль арга хэмжээ цаг хугацаанд авнаа. Нөгөө талаасаа туршлага солилцох нөгөө гүүрийг босгоно л гэсэн утга санаа байгаад шүү дээ тий. Бас яг очиж үзээгүй мэдэхгүй байгаа учраас тухайн сургуульд ямар байгааг мэдэхгүй эндээ би гоё байгаад байна гэж бодоод идэг тий. Тий эндээ тэнд бас гоё байгаад идэг. Яг өдөр харахаар үнэхээр юм гоё болж одоо өөр яах юм. Ийм сургуулиуд. Гэхдээ яг нөгөө хин гой байлгая гэдэг бодол дээр тулгуурлаад байгаа учраас нэг нэгнээс суралцаад магадгүй очиод харж юм бол окей сайн авчлаа шүү дээ. Энийг чинь бас гоё болгочих юм биш үү? Ингэж юм. Ялч байхгүй бас тийм. Гэхдээ мэдээж яг хөө тийм. За гоё гэдэг байдлаасаа бол хувь хүн илүү сонирхох хэрэгтэй баг. Харин нэг ажлын мэдээлэл уялдаа холбоог бол зохицуултанд оруулах хэрэгтэй баг л та тий. За одоо ингээд өргөдөж ирсэн сонгоо хайрхан дүүргийн 3 нэр дэвшигч маань. За тэгээд яг сонгуулийн сурчлагаа сүлийн мужид хийх үү? Манай одоо холбоогоо яг бид нар өшөө сайхан хөгжүүлэе гэж бодод шүү дээ. Тэгэхээр энэ холбоондоо юм хийж чадхаар тий мэдлэг боловсрол өндөртөө тэр одоо энэ сүүлийн үеийн ол технологи юмнуудыг одоо нэвтрүүлээд өшөө шинэлэг сайхан холбоог авч явах залуучуудаа сайхан дэмжих хэрэгтэй тий одоо тэгээд миний хувьд бол боддгийн ер нь бол энэ холбооныхоо өдөртөх зүйлд орчуул ер нь за бас бид нар зөвхөн монголоор сэтгэж болохгүй одоо дэлхийн нийтэд одоо жолооны сургалтын үйл ажиллагаанууд яаж явах чинь шалгалт нь яаж явах чинь бид нар ядаж энэ хурц зэрэгэлдэх хятад улсаас тий дурслагын судлах хэрэгтэй байна. Очоод тий холбооноосоо сайхан хятадын одоо тэр авчруулах хурцуудын холбоотой сайхан юу яагаад холбогдоо тий тэгээ зохион байгуулалтаар ингээд тодорхой хэмжээний сар болгон ч юм уу улирал болгон ч юм уу авчруулын захирлуудыг авч яваад тэр хятадд одоо аваачаад тэр сургалтын үйл ажиллагаатай танилцуулдаг шалгалт авах үйл ажиллагаатай танилцдаг ингэж бид нар жоохон бүр хайрцагнаас зөвхөн Монголд Улаанбаатар хоттой хөдөө орон нутгад гэдэг энэ жижигхэн сэтгэлгээнээсээ бүр давж бүр гоё сэтгэж тийм ээ туршлагаа солилцож өшөө сайхан хөгжүүлэх ямар юмнууд байна арга замууд байна. Энэ гадны орнуудад одоо хятад бол одоо хэдэн сая хүн авт одоо хэдэн тэрбум хүн авт тий энэ их олон хүн автаа энэ сургалтыг яаж явуулж байна. Биднэрт бол тийм л юмнуудыг л хиймээр надад бол санагдаж байгаа л да. Тэгээд за ингээд бүх одоо нэр дэвших гэж байгаа гишүүдтэй бол сайхан амжилтаа оролцоод тэгтээ бол хинж гарч ирсэн бид нар бол адилхан нэг л чиг нэг л зорилготой шүү дээ. Энэ авчруулалтын байгууллагууд энэ холбоогоо гоё төвлөрүүлээ сургалтын үйл ажиллагаануудаа гоё улгын авчруулуудаа олон хөгжүүлэх гэсэн л энэ бүгд л нэг л зорилготой шүү дээ. Тэгэхээр хинж гарч ирсэн энэ юугаа бол сайхан хийгээд тэгээд ер нь бол цуг одоо надаас гадна одоо нэр дэвшиж байгаа бүх юмудаа одоо тэгээд амжилт хүсье л гэж бодож байна. За. Одоо энэ сонгуулийн талаар миний бодож байгаа бодлохоор энэ
сайхан эрх тэгш шударга өрсөлдөөд үнэхээр юм хийн гэсэн чин хүсэлтэй хүмүүс нь гарчвал юм хийх нь тодорхой. За тийм учраас харин цөмөрөө зорилго нэг, тийм учраас зорилготой цөмөрөө хүрэхийн тулд зорилгоо зөв тодорхойлоод ирээдүгээ гой гэрэлтэй гээгээр хараад цаашдаа эв нэгдэлтэй яваад тэгэл одоо бүхэл юмн дээр мөнгө хөрөнгө санхүү ордог. Тэгэхээр тэр төлбөрийнхаа тал дээр одоо маш хатуу байр суурьтай тэгж оролцъё. Тэгээд миний сонссонгоор маш ойрын хүнээс сонссон. Урд одоо хятадд болохоор 3 сая 600, 4 сая 400 гэдэг хоёр төлбөр байт юм байна лээ. Хугацаанаас хамаарат. Тэгээд тэрэн дотор маш доктортой байт юм байна лээ. За тэгээд тэр доктортой байгаа үндэс нь юу гэхээр тэр сургалт явуулж байгаа, үйл ажиллагаа явуулж байгаа авч сургуулиуд нь үнэ унгадгүй юм байна лээ. Энэ дээр л их доктортой байгаа. Тэгэхээр тэр чинь бас нөгөө зах зээл шүү дээ. Үнэн дээр өрсөлдөөл үнэ унгаад авах бүрэн болцоо би. Гэхдээ тэднээс тэгдэггүй юм байна лээ. Тийм учраас бас сайн чанартай явагдаж байгаа юм байна лээ. Тийм учраас хүмүүс үнэн дээрээ сайн анхаарад шударгаар сайхан өрсөлдөё гэж ярьж бодож байна. Ихний сайн зэгийн хань дээр нэмэт л шүү бас. Одоо урд жишээлбэл нэг урд зөвчөн бол нөгөө их хвчлэн нөгөө мопед, мотоцикл бас ингээл явж идэг шүү. Тэр бүрний шоргоолч шиг те. Одоо бүгд яг Азийн шиг бол адилхан шүү те. Хятад, Вьетнам. За Вьетнам дээр жишээлбэл ингэдэг. Ер нь тэгэл мотоцикл, мопедний л их орно шүү те. Тэгэл язганж идэг бүр. Тэгээ нөгөө машин явна гэдэг чинь өөрөө тэнд алаам баггүй. Тэгээ нөгөө дөрмөө баримтлаад явна гэдэг нөхцөл байдал нүүр амар мотоциклууд нь тал талаас нь шахан, мөргөн шахан, машинууд нь айж идэг. Тэгээ машины татвар бас айгүй өндөртэй орно баггүй. Зөвхөн улсынхын татвар бодлого нь ихэд 300 баггүй машины. Өөрөлдвөл манайхаас нэг 50 сая төгрөгийн машин худалдаж аваад Вьетнам руу оруулаад нэг Вьетнам хүн унахад 150 сая төгрөг худалдаж авчиж өөрөлдвөл машины ингэсэн цөөлөх бодлоготой мопедод имжсэн. За тэнгууд тэр оронд яаж бас сургалт нь явагдаж ийн гэдэг тэр хотын төвдөн жишээлбэл байхгүй. Угаасаа нөгөө явах нөхцөл нь өөр юм чи адаглаа нөгөө дадлын асуудалтай хэцүү. Тэнгууд хотын зайдуу байрлалцсан. Зөвхөн яг нөгөө мэдээлэл болгоод хэлэхдээ хотоос зайдуу юу гэдэг нэг 50 60 км 90 км-ийн зайтай тусдаа ингээд байрлуулсан. Тэгээд тэндээ нөгөө дормын талбайнуудыг бүтэн засцсан. Дадлагуудаа тэндээ хийж идэг. Тэгээд тэндээ дадлага хийж яг жинхэнэ бодит дадлага нөгөө зам дээр мопед, мотоцикл, мопедтойгоо оролцсон гэдэг чинь алаам баггүй. Нийлээд тэнд дадлага шуулж тэгжээж гаргадаг. Бас нэг ийм сургалтын төдөл би очиж ирсэн. Танд дээр. За Томбатар маань. Манайх ч бас даавуу талтай шүү дээ. Өөрснөө Улаанбаатар хот дотор хотын жологийг явчихдаг тий. Дадлагжуулцдаг. За миний хувьд бол бас л нөгөө эв нэгдэл дээр ярихад одоо ингээд бид нар одоо ингээд сайн нэг төлбөрөө нэмэгдүүлээд одоо удааг байна тий. Тэгээд одоо ч гэсэн бас төлбөр унгаа байгуулах сургуулиуд байгаа шүү дээ. Тий. Тэгэхээр энийг одоо яг эв нэгдэлтэй байж хэдүүлээ яг нэг төлбөрөө нэг барьсан үнэн дээрээ барьж ингээд үргэлжлүүлээд хүн болгонд сургалтын байгууллагатай хүн болгонд л хэрэгтэй асуудал нэг шүү дээ бид нар одоо нэлээд юм болж иж төлөвлөрөө нэмсэн тий. Тэгэхээр энэ дээрээ ч гэсэн эв нэгдэлтэй байж хэдүүлээ. Баяа л гэж хэлмээр юм да. Ямар төвшин захирлж өгөөр хаалтаа хий та. 2026 оны 06 сарын 27-ны өдөр Монголын ард сургалтын байгууллагуудын нэгдсэн холбооны их хурл буюу өдөр төрөлд сонгогч байгаа сонгуулийн үйл ажиллагаа болж байна. Энэ үйл ажиллагааг хийж байгаа 21 аймаг 330 гаруй сум төвийн 9 дүүргийнхандаа бүгдэнд нь аз жаргалыг хүсээд сонгуультай амжилттай ял байгуулаарай гэж хүсье.